Тэгэхээр зах зээлд өрнөж байгаа хөдөлгөөн өнөөдрийн хамгийн гол баримжаагаа авцгаая л да. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол яа харахгүй зах зээлийн үндсэн сентимент бол тодорхой байна. Эрсдлээс зугтахш харин маш их эргэлзээний дунд ийм уналт өдөөсөн хүлээлтийн вакуум дотор байгаа гэдгсэн. Уналт өдөөсөн хүлээлтийн вакуум гэдэг маань өнөөдрийн хувьд бол унж байна. Гэхдээ хүлээлтийн байдалтай байгаа учраас нилээд их одоо дээшлэх доошлох хөдөлгөөн бол аль нь ч өрнөж магадгүй гэсэн үг. Тэгэхээр эхлээд зах зээлд нөлөөлөд байгаа гол улс төр геополитикийн баримжаагаа авцгаая л да. Тэгэхээр Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол Иранд 48 цагийн ультиматум буюу одоо хугацаа өгсөн байгаа. Ормосын хоолойг нээхгүй бол эрчим хүчний дэд үтсийг нь онилж эхэлнэ гэдэг ийм мэдээллийг бол хийсэн. Харин Ираны хувьд бол хариуд нь Ормосын хоолойг бүр мөсөн хагаад эрчим хүч болон дэд үтс мөн цэвэр усны дэд үтсийг онилно гэсэн ийм мэдээллийг бол хариу хийсэн байгаа. Тэгэхээр ийм нөхцөлд бол яа харахгүй нефтийн зах зээл хамгийн түрүүнд бол цохилт авч байгаа. Брент болон West Texas-ийн хувьд бол огцом савлаж эхлэндээ өсч байсан ч гэсэн сүүлд нь нэлээд тогтворжиж одоо 110 хүрээд буцаад доош өссөн бас нөгөө талаараа зах зээл тодорхойгүй байдал гэдгийг бол харуулж байгаа. Энгийнээр хэлэх юм бол нийлүүлэлтийн шок бол бодиттой болсон ч гэсэн дараагийн алхам бол одоогоор тодорхойгүй байгаа гэдэг дүгнэлтийг бол хийж болох нь. Хувьцааны зах зээл ч гэсэн энэ сигналд бол шууд хариу өгч байна. S&P Futures TIG 10.2%-аар буурсан. Хансенгийн хувьд бол 2 давсан уналт үзүүлж байна. Тэгэхээр Австралийн хувьд бол ASX 200 индекс маань 1.9%-аар унж ер нь бол бүс нутгийн зах зээл бол сул эхэлж байна. Тэгэхээр S&P 500-ийн хувьд бол өмнө 4-7 хоног дараалал унжсэн гэдгийг бол та бүхэн санах хэрэгтэй. Тэгэхээр энэ мөргөлдөөний туршид бол байнга уналттай явж эхэлсэн. Харин макро төвшөнд хамгийн том өөрчлөлт гарч байгаа нь инфляцийн хувьд бол хүлээлт эргэж ирж байх ч гэнэ. Нефтийн үн өсөх магадлал холбооны нөөцийн банкыг бол хүв нэмэх чиглэлд эргээд шахалт үзүүлж эхэлсэн гэдгийг бол хэлэх хэрэгтэй байх. Тэгэхээр болзошгүй хүлээлт бол үүссэн байна. 2 жилийн бонд өгөөж 3.90 дээр байна. Харин 10 жилийн өгөөж 4.38 хүртэл өсөд байна. Тэгэхээр энэ бол яхахгүй өсөлт саарна, бас дээрээс нэмээд инфляц өснө гэдэг ийм одоо гол эрсдэл буюу одоо стагфляцийн хувьд бол зах зээл мэдэрч эхэлснийг бол харуулж байгаа. Довчхон бөгөөд энгийнээр харуулах юм бол энэ ерөөсөл гадаад шок маань Монгол улсын хувьд бол нэлээд том саад болох нэ гэж ойлголтыг харж ирнэ. Нэгдүгээр нь инфляц, хоёрдугаар нь валютын дарамт буюу одоо төгрөгийн ханж сулрах ийм нөлөөг бол үзүүлж магадгүй. Яг тэгэхээр нефтийн үн өсөх юм бол Монгол бол шатхуун тээвэр хүнсний үнийн өсөлт бол дагаад явагдсаар нь инфляц өснө гэдэг гэсэн. Харин холбооны нөөцийн банкны одоо бодлогын хүүгээ өсөх бууруулах талаар маш их мэдээлэл ирж байгаа. Тэгэхээр энэ хэрвээ бодлогын хүүг өсгсөн тохиолдолд долларын хувьд бол чангарч эргээд төгрөг сулрах ийм дарамт бол бодитоор нэмэгдэнэ гэдэг гэсэн. Тэгэхээр үр дүнд нь бол зардал өснө. Санхүүжилтийн өртөг бол үнэтэй болно гэсэн ийм одоо гол мэдээллийг бол авч болно гэсэн. Харин кросс asset-ийн хувьд бол зураг илүү тодорхой харагдаж байна. Алт бол эхлээд өсөж байсан ч гэсэн одоогийн байдлаар суларч 4,436 буюу өнөөдөр өглөөний хувьд бол 137 долларын хувьд бол суларсан 3% давсан сулрал гэсэн үг шүү дээ. Ийм зүйл харагдаж байна. Харин долларын индекс бол бараг хөдөлгөөнгүй. Тэгэхээр энэ бол зах зээлд аль чиглэлд бол шийдвэр гаргахаа эд хүлээж байгаагийн гэсэн үг. Тэгэхээр гол эрсдэл бол яа харахгүй өнөөдрийн хувьд бол Ормосын хоолой дэлхийн газрын тос байгалийн хийн нийт урсгалын 20% нь маршрутаар дамждаг гэдгийг бол үзэгчид сайн мэдж байгаа. Тэгэхээр одоогийн үед бол бараг тээвэрлэлт зогсон нь нийлүүлэлтийн шок бол аль хэдийн бодиттой болсон. Энэ нь эргээд бензин, хөдөө аж ахуйн бордоо, хүнсний үнэнд бол дам байдлаар нөлөөлж эхэлсэн гэсэн. Тэгэхээр маш хурдхан шиг өнөөдөр ажиглах гол 3 зүйлүүд яа гарахгүй одоо нэгдүгээрт бол Нью-Йоркийн цагаар дуусгах болох Дональд Трампын 48 цагийн ультиматум байгаа. Зах зээлийн дараагийн хөдөлгөөн яаж өрнөх вэ гэдгийг бол шийднэ. Хоёрдугаар нь бол нефтийн үн маань $100-оос дээшээ байх уу, доошоо байх уу гэдэг энэ сэтгэл зүйн барьерийн хувьд бол гол инфляцийн дараагийн давалгааг бол тодорхойлох шинжтэй байна. Харин гуравдугаарт бол энэ 7 хоногт бол Азийн гол компаниуд бол орлогын тайлангаа тайлгнах байгаа. Тэгэхээр хиймэл оюун ухаантай холбоотой бодиттой ашиг орлогын түвшин хэр зэрэг гарсан бай гэдгээс шалтгаалж бол хөрөнгөний биржийн гол индексүүд ер нь Азийн арилжааны уур амьсгалууд нэлээд их тодорхойлогдох ийм шинжтэй байна. Тэгэхээр өнөөдрийн баримжааны хувьд бол юм.